Миний үеийнх нь таг тэнэгээр явж шин. Монгол гэхээр нэг тийм хөгжилгүй, ядуу, мөнгөгүй, увайгүй. Чи ээж аав шин байхгүй байгаа ч гэсэн чи тэр ээж ааваараа бахархах хэрэгтэй шин. Ямар ч хүнд сайн ч вэ муу ч вэ тэр ээжийн аавыг гүйцэх юм байд хорвоо дээр. Сайн ч вэ муу ч вэ хүнд ах дүүсийг гүйцэх юм байхгүй. Хүнд эргэн тойрны хүрээлэн буу оршинд нутаг хошуу гүйцэх юм байхгүй. Сайн ч вэ муу ч вэ улс орныг үндэстэн улсыг гүйцэх юм байхгүй. Америк сайхан гэдээ бид нар улс орноо өнөдөр үүсгээд доромжлоод гутаагаад Монголынхаа агуу философиг бид нар өгөө хийнэ гэвэл тэр шиг тэнэглэл байх. Тэрнийхээ хариу энд бид нар буруу зүйл хийх үйлдэх байтугай буруу зүйл бодсныхоо буруу зүйл ярьсныхаа хүртэл эргэж тэрний өр төлөөсийн амсдаг тийм хорвоогийн хатуу хуйлтай. Тэгээд тэрийг л одоо энэ хойч үедээ ойлгохгүй бол миний Монголын ирээдүй дэндүү хайран бай. Би Монголд маш хайртай. Тийм болохоор ингэж ярьдаг, хэлдэг л дээ, бичдэг, ном хэд ном бичсэн. Тэгээд тоглолтын дээр одоо энэ 5 сарын 10-нд болох ч байгаа үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд болох ч байгаа тоглолтын дээр энийг яриад дуугаа дуулаад уран бүтээлтэйгээ гээд хойлоод сүлээд ингээл явах юм. Тий. Тэгээд та бүхнийг урьж байна залуучуудыг би хэлсэн шүү дээ. 30,000 төлөө тэр дээд бэлтаашин суучих. 40,000-аар настай чууд доор сууна биз. Хинч үзэж болно. 40,000-аар төлөө та нар доорч сууж болно. Энэ дээр сууснараа та бүхэн нэг юм тодорхой хэмжээний ойлголттой болох байна. Үндэстэн улсын онцлог гэж байдаг. Одоо та нарын хэлдгээр ондоошил гэх үү дээ. Онцлог, шинж чанар тэр үндэстний ёс заншилтай холбоотой. Тэгэхээр манай Монгол улс гэдэг чинь яг ямар улс юм бэ? Зүгээр нэг Америк юм уу? Зүгээр нэг одоо Латин Америк орн, зүгээр нэг одоо юу вэ? Барууны орн юм уу? Эсвэл Болонгийн орн юм. Зүгээр Азийн зүгээр нэг орн биш. Манайх чинь бол их том түүхтэй соёлтой агуу Монгол орн шүү дээ. Тэгээ манайх нь өнөөдөр л Монгол гэхээр нэг тийм хөгжилгүй, ядуу, мөнгөгүй, увайгүй гэсэн нэг тийм дандаа болохгүй үгнийг бид нар ойлгоод байгаа. Бид нар бол агуу хүмүүсийн үр сад монголчууд. Тэр агуу хүмүүсийн үр сад үнэхээр агуу их философитой, гүн ухаантай. Жинхэнэ одоо байгалийн мөгөөр ертөнцийн жам ёсыг гүн гүнзгий ойлгож шүтсэн юм усуд юм. Хамгийн наадсах нь гэхэд энэ ёс заншил гэж байдаг. Энэ ёс заншил гэж юу юм бэ? Тэрний утга тайл нь юу юм? Гэт зөндөө юм байна л да. Тэгээд тэрийг одоо залуучууд хойч үедээ өвлүүлж үлдээхгүй бол ярьж хөөрч өгөхгүй бол зүгээр нэг гадаад либерал Америк англи шүтсэн гадаадын орнуудыг шүтсэн бид нар зүгээр нэг тийм зүгээр нэг Монгол гэдэг нэрнээс цааш Монгол гэдэг нэрнээс цаашгүй улслуулж. Монгол гэдэг нэр өөр агуу. Монгол хүний тэр алхаа гიშгэ явах суух, идэх уух, өмсөх зүүх Монгол хүний оршихуйн жам гэдэг бол их ондоо юм л да. Тэгээд та нар ойлгохгүй л да. Яг үнэхээр ойлгож ирмэлцэх юм бол ойлгож болно. Энэ бол тийм ойлгохыг хүсэхгүй байгаа хэцүү нэ. Та нар явахаар ингэж яаж яах гэхээр амьдралыг зөвхөн мөнгөөр хараад зүгээр идэх хөрөнгөөр хараад. Энэ чинь идэх хөрөнгө мөнгө төрөөс цаана маш том үнэт зүйл байна. Энийг бид нар яагаад мэдхээ байсан. Гэдгийг л яриад байгаа шүү дээ. Харилцаа энэ монгол хэл байхгүй болж. Одоо би ч хүртэл ялгаагүй. Та нар бүгдээрээ би сая өшөө гэж ярьж байгаа байхгүй. Өшөө гэдэг чинь манай ишөө гэдэг орос үг шүү дээ. Бид нар өөр ямар асуулт байна гэж асуух. Манайхан дандаа аймаар айгуу гайтай лайтай гэдэг. Ерөөсөө энэ амнаас гарсан хий болгон амилдаг. Цаанаа нарийн торгон одоо утга учиртай. Энэ хорвоо дээр болдгоо гэдэг нэг юмны чинь цаана маш том эд шид явж идэв. Ерөөсөө дахин хэлье. Бидний хамгийн их алдаа бол яг залуу наснд хөнгөн шингэн байдаг, алдаа гаргадаг л да залуу наснд. Гэхдээ одоо би шин 50 хүрч шүү дээ. Миний үеийнхэн өнөдөр ухаарахгүй шүү дээ. Миний үеийнхэн таг тэнэгээр явж шүү дээ. Надаас дээш 10 насны удаа 60 гарч байгаа хүмүүс хүүхдэр алийн бол хүүхдэр байх юм. Хүн чинь насныхын хэм хэмжээнд байх шүү дээ. 10 настай, 20 настай хүүхд чи 30 настай хүүхд залуучууд чиг аашилж шүү дээ. 30 настай хүний бодох бодол ярих яриа 50 настай хүнийхтэй тэс өмнө шүү дээ. Өөр. Тэгтэл чин 50 настай миний үеийнхэн зүгээр л тоглож нарийнхыг идэж уухыг л яриад. Юу гэсэн үг юм бэ? Хүүхдүүд нь том болчихсон, 30 гарчихсан. Тийм үү?
аав ээж эмээгүй болчихсон байж. Тэгэхэд одоо бид нар чинь хойч үеэ, залуу үеэ халамжлан хүмүүжүүлэхийн тулд бид нар иргэн бүхний үүрэг гэж нэг байна. Энэ орчин үед бид нар зөвхөн энэ үеэр өнөөдрөөр зөвхөн өчигдөр өнөөдрөөр маргаашаар харна гэж байхгүй шүү дээ. Үлдэж байгаа үр хүүхдүүдэд хооч үе миний ч вэ хэний ч вэ үргэлжлэх өөрсдөө энэ Монгол гэдэг их оронгоо бүх өв соёлтой ёс заншилтай бүрэн бүтэн оршихуутаа үлдээхэд тулд тэгээд яг хөө дийлэнх олонх нь ойлгохгүй их доромжилж байна л да. Тэрэнд нь ахын унаж тусаад гомдож гунаад байгаа юм алга. Гэтэ яг вэ учир нь олдох байх. Залуучууд та нарыг ойлгоорой гэж биш үс чинь та нарын төлөө явж байгаа шүү. Эцсийц. Яг эцсийц. Тэгээд тэрийг ойлгох хэрэгтэй байна. Цаан чинь Япон хүн яаж ийн? Зөвхөн Япон хүнийг бэлдэж шүү дээ. Япон хүн ямар байх ёстой гэдгийг бэлдэж байна. Мэдээ орсон цагаас нь хойш. Гадны хэл соёл, англи хэл мэлэгчтэн бүр хойно 14-5 наснаас нь зааж. Хятад хүн мөн ялгаагүй. Яа хятад хүнийг бэлдэж. Орос мус ялгаагүй. Орос хүнийг бэлдэж. Америк яаж ийн? Америк бест нэг номер гэ. Зөвхөн Америк хүнийг амбицлж шүү дээ. Тэгэхэд манайхан яаж ийн? Мэдээ орсон цагаас нь англи хэл зааж гэж байна. Монгол хэлийг заах хэрэгтэй шүү дээ. Монгол хүний тэр монгол хүн байх талаар маш хүн гүнзгий юм байна. Тэрийг бүр улс өөртөө заах хэрэгтэй. Ижийн аавууд нь аав ээжүүд нь хүн биш үү шүү дээ яг үнэ. Орчин үеийн хүмүүс одоо миний үеийнх нь надаас доошоо ч юм дээшээ байна. Үнэхээр төлөвшөлттэй хүн өдрийн од шиг болчихсон. Мөнгөний төлөө хүн алхаас буцахааргүй. Мөнгөний төлөө зүгээр нүдээ ухаж өгөхөр буцахааргүй шүү дээ. Ийм улсууд бидэнд ийм ухамсаргүй улсуудад 15 толгой 100 оюу толгой байгаад ч нэмэргүй. Ер нь явж амьдралын гол хөшүүрэг бол мөнгө биш шүү дээ. Оюун сэтгэхгүй, зөв төлөвшил, зөв ухамсар. Энийг миний монголчууд хизээнээсээ бүр хэдэн мянган тэгээс мэдээд ойлгоцсон байсан. Одоо тэгэл үндэстэн улс байхгүй болоо шүү дээ. Байхгүй бол. Тэгээ одоо удахгүй яг ийм байдлаар явах юм бол үндэстэн улс ерөөсөө 10 жилийн дараа гэхэд Хятадч биш, Солонгосч биш, Оросч биш, Америкч биш тэгээ зугал улсууд болно. Тэгээ яванда миний аль үндэстэн улсыг соёл сэтгхүүгээр нь хилээр нь барьж явдаг байхгүй. Тэгээл устгадаг. Устж шүү дээ одоо. Энэ улс ихтэй сургууль 12 дугаар сургууль энэ дунд сургуулиудаас нохоо шийдэх юм байхгүй. Юу ч байхгүй. Уран зохиол заахгүй байна. Төлөвшил, ухамсар заахгүй байна. Бусдыг хайрлах, өрөөлийг хайрлах хайр заахгүй байна. Төвшин хамгийн наадах нь хүн нэг цаг 2 3 4 цаг ингээд сууж чаддаг байх. Тэр заахгүй шүү дээ. Тэр төлөвшлийг заах. Хатуу жил эрхийг сурахаар бэрхийг сурж байдаг. Эзэн гिचээвэл заяа гिचээ. Тэр хичээх юм энэ хэлж ихгүй. Тэр эрхийг сурахаар бэрхийг сургаж эрхийг зааж гэдэг шүү дээ. Улам бол эрхэлж байна. Хүний эрх яриад байгаа. Хүний үүрэг гэж байна. Үүргийг мэдхгүйгээр бид нар хичнээн эрх яриад ямар ч хэрэггүй улам л дордоо шүү дээ. Монгол хүн бол жоох өлсөх хэрэгтэй, өлсөж үзэх хэрэгтэй, даарч үзэх хэрэгтэй, хүнд үг хэл, хүнд загнуулж үзэх хэрэгтэй. Юу ч байхгүй. Багш нар нь ч юм зааж чадахгүй байна. Эцэг эхчүүд нь ч багш нараа юм хэлүүлэхгүй байна. Одоо ерөөсө багшчгүй, эцэгчгүй, нийгэмчгүй болж байна. Үнэн дээр хэцүүдж байна. Улс үндэстэн сүнхэд одоо энд ярих муу болтохгүй үнэндээ. Месс хэрхэн мэдгэж байна. Тэгээ залуучууд ойлгох гэж байгаа мөртлөө яг юуг нас нь эхэлж ойлгох үү мэдэхгүй байна. Тэгээ надтай ярих гэхээр за энэ хүнтэй би яаж харьцах уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Би болохоор тэр хүнд яаж ойлгох уу гэдгийг бас мэдэхгүй байна. Хин хин нэгээд зөрчиж байгаа байхгүй. Монголчууд бид нар монгол хүнтэй монгол хэлээр нэвтрэхэд маш хэцүү болчиход байгаа шүү дээ. Яг энд тэр байтхаа үр хүүхдүүдтэйгээ харьцахад хэцүү болчиход байна. Нэг гэр бүлийн хоёр хоорондоо харьцахад хэцүү болчиход байна шүү дээ. Энэ нийгэм чи ийм болгоо ажиллана шүү дээ. Тэгэхээр энд л ахын маш их санаа зовж явдгийн хувьд энэ лекс тоглолттой дуутайгаа соён гэгэрдэг одоо усны тухайд бол ус гэдэг ямар ч таа юм. Ээж гэдэг ямар ч таа юм. Ингэж. Ахвал та нарт амжилт хүсье. Миний тоглолтод эрдэцгээгээр таавхан эрдэцгээгээр гэж урьж чинь. Үнэхээр та нар юм сонсъё гэж бодож байгаа бол ирээрээ. За.